Бид ялнаа, бид ялна. Бид тэднийг ялна. Ялалт бидний гарт. Одоо л ялах хэрэгтэй. Ялагдахгүй хүчин улс төрч алга. 8 жилийн өмнөх сонгуулиар яг ингэж сэрүүн зүүдэлсэн. Сэрсэн хойноч зүүдээ үргэлжлүүлэхийг хүссэн. Энэ аминчхан хүсэлд 5 халуун ам хэдэн зуугаар тоологдох залуусын эрүүл мэнд амьдралыг үгүй хийсэн. Өнөөдөр ч тэд ялсаар яв. Ялагдсан аль нэг нам бус жирийн амьдралаа яйдаа гэж байсан ирээд тэднийг Инхбаатар, Дорцсүн, Мөнх Эрдэнэ, Бат сайхан, Ганбаатар гэдэг байсан. Энэ 5 залуу амиараа бидэнд гэрээс үлдээгээд Монгол бол Монголын төр энэ төр барьж тоглож байгаа хүмүүс бол биш ээ. Тэгэхээр энийг л соль иргэнээ хүртэл буудаг төр болсон байх шүү гэж хэлээд өөрсдийнхээ амиар энэ үгийг захиасыг хэлээд яваад өгсөн баг. Тэгэхээр бид нар бол ялангуяа энэ 8 насаа алдсан ар гэрийнхэн бид нар бол асар их үнээр үг хэлэх хэрэг болж байгаа. Тэд төрийн цагдаад буудуулж өөд болсон. Ард нь аав ээж, эхнэр хүүхэд төрөл төрөсд нь үлдсэн. Тэднийг инх баяр, тунгалаг, тогтов, бямб сүрэн, ууган баяр гэдэг. Тэд хужир булангаас, дорондоос, хинтийгээс шудраг усыг хайн хотыг зорддог байсан. 8 жил 2900 хоног, 70 мянган цаг. Эцэст нь тэд ч бас ялагдсан. Тухайн үедээ бол засгийн эрхийг авна гэсэн Монгол Ардын хувьсгалт нам зохион байгуулалтад хийсэн ажил байх. Хохирогчд бол тэгж харж байгаа. Төрийн эрхийг авахын тулд луйвраа үмэн самуун болгож гимгүү иргэдийн амнаас эрүүл мэндээр тоглосон энэ аимшигт хэрэг өнөөдөр хинч хариуцлага хүлээсэнгүй. Хариуцлага хүлээх нь байтугай уучлалт гуйлгүйгээр иргэд хогшоод өнгөрсөн. Хохирогчид энэ гашуун өдрийг сургамжлах ганц хөшөө босгох газар Монгол улсад олдоогүй бол иргэдийн мөнгөөр тусгаар тогтнол гэж ордонг барьсан нь харамсалтай. Энэ 11 тэрбум гарын төгрөгийг зарцуулсан. Хуулиар шүүхээр. Зүгээр үндэ бол арт түмнийг түүгээд нулимжил байгаа байна. Тухайн үед эрх баригчид иргэд рүүгээ гэрэл тусгаж байгаад нохоо шиг будчихсан. Энэ талаараа клиникийн 1-р эмнэлгийн эмч зөвлөгчд гэрчилснээс хойш 8 жил өнгөрчээ. Буудалцаад ирэнгүүт хүмүүс ингээд пижигнээд энүүгээр гүйсэн манай анагаахын дэд энэ корд юугаар төв замаар гүйхэд хойноос нь айгүй хурц гэрэлтэй хар машин амар их олон ботсон би айсан анагаахын дэд энүүгээр сум явал ихэд өстэй тэнсэн сүмс хэр ороод ирэхүүдээ гэж би айгүй хайжидл орж ирэл бинд яанаг л цонхоор харж идэл цус нүчинд будагдсан хүн орж ирэл хүлээж авахд бол хизээ нь бол цахан суд тэмдэрэгдэхгүй өнгөрцөн байсан хөөөр. Гэвч гин буруутанг нь олсонгүй. Цагдаагийн удирдлагад байсан хэдэн хүнд 2-3 жилийн ял өгсөн болоод л өнгөрсөн. Хэрвээ зүгээр цагдаагийн албан хаагчдын буруугаас энэ ажил болсон бол өдөөд нөгөө бууцсан гэсэн цагдаа нарыг аль тавиачаад хийчих байсан баг. Тэр битэл тэр гал нээсэн цагдаа нар, галц зэвсэг хэрэгэлсэн цагдаа нараас одоо энэ цагдаагийн сургуульд 3 хүн, хойшоо 1 хүн. Тэгээд тэр 8 хүнээс 1 хүн алга болсон гээд тэгээ одоо тэр бууц галц зэвсэг хэрэгэлсэн гэсэн цагдаа нарыг хэний сум хэнийг онсон гэдг нь тогтоогдохгүй байна. Хоёрт нэг хүн гадаа явж байна. Тэр хүн одоо ор сургаггүй болсон. Тэр хүнийг авчираагүй байгаа учраас энэ хэргийг төр төдгөлзүүлсэн байгаамаа гэсэн яриад урж нодны хүртэл байсан баг. Одоо чухам ямар юун дээр байгаа бүү мэд. Тухайн үед онц байдлын штабийнхан галц зэвсэг хэрэглээгүй гэж арьсаа хамгаалж байсан ч үнэндээ шөнийн тэг цагийн үед галцсан дараагаад буцааж авсан нь лабораториор тогтоогдсон байдаг. Хожимо ангийн захирагч Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хөвлөдөнд буудаж унахыг харсан. Сайн бууддаг юм блэ гэж ярьсан. Цагдаагийн тэмдэглэл ил болсон. Яагаад Үмэн самууныг Монгол Ардын хувьсгалт намын удирдлагууд болиулахыг оролдоогүй зэргийг тооцвол энэ талаар хангалттай баримт нотлохоо бийж хэрэг замхарсан.
Одоо энэ шинэ байшин босчиж одоо тэр жигсагчд шатаасан гэдэг байгаа. Магадгүй өөртөө шатаасан байх ч би гайхгүй. Яагаад гэвэл нэг давхар нь бүгд чадсан, 5 давхар нь бүгд чадсан. 2 3 4 яагаачгүй. Энэ бол маргах юм байхгүй. Одоо хүртэл бүх хүнд зураг нь байж байгаа. Тэгэхээр өөртөө шатаацсан учраас өөртөө ийм хийн. Тэгээд ард түмнэр өргөдүүлнэ. Энэ бол дэлхийд байдаг технологи штэ. 40 30 хэдэн онд германууд хүртэл энийг Гитлер хүртэл хэрэгжилсэн технологи. Тий. Тэгэхээр эднэр бол өөртөө хийсэн учраас тэрийг намжаа гэсэн бодол байгаагүй. Гэхдээ одоо гимбруутныг олох гэсэнгүй. Олдохчгүй. Олох сонирхолж улс төрчдөд байхгүй. Гашуун үнэн гэвэл тэр шин амь өргөдөгсдийн ердөө нэг нь л өдрөн болсон жигсаалд оролцсон бол бусад нь гэртээ арих замдаа буудуулан хөнөөлгүүлсэн байдаг. Гэртээ арих замдаа шүү. 1989 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хятадын Танан миний талбайд болсон оюутнуудын эсэргүүцлийг хайр найргүйгээр хядан дарж олон зуун хүнийг тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгосон талаар бид хангалттай мэддэг атлаа. Чухам Монгол улсынхаа төв талбайн хажууханд болсон энэ цус таллахыг даанч мэддэггүй. Тэр эрүүл мэндэд орооцсон хүүхдүүдийг ерөөсөө ерөнхийлөгчийн хамгаалалтын газрынх нь хөөцөлж ийж эмчилгээнд явуулсан шүү дээ. Гэртээ жил гарan хэвтэж яхад нэгч багийн дарга яасан хийсэн гээгүй. Харин ерөнхийлөгчийн хамгаалалтын газар тех тусмаа тэр хүний эрхийн зөвлөх байсан оюун гэрлийн энэ хүний л хөөцөлгөөгөөр энэ хоёр залуу маань Солонгос нэг 7 сар явж эмчилгээ хийсний хүчин өнөөдөр хүртэл амьд байгаа. Хэрвээ тэр чигээр нь хайсан бол бид нэр магадгүй ямар ч үг өнөөдөр яриад байж байгаа юм билээ мэдэхгүй шүү дээ. Тэмдэглэлд дурдсан буудуулсан хүү шархтаж унаад үхэл амьдралын загт байхад нь ирсэн цагдаа хогчин гэд эвслээд явсан талаар өнөөдөр ч ирдэг. Харин тэрхүү бодит явдлын гэрч болсон хүү өнөөдөр том залуу болсон. Гэхдээ түүний буудуулсан хүү хуучин шиг явлаагүй. Аава гэж ганц ч хэлж үзээгүй эцгээ хөнөөлгүүлсэн өнчин охин дунд ангид орсон. Хар залуугаараа бэлэвсэрсэн бүсгүйчүүд дээшээ тэнгэр бол доошоо газар хадуу гихчээр зүдэрч яваа. Хүүгээ алдсан эцгийн сэтгэл алдарсан. Эхийнхэн нулимс хатсан. Тэгвэл гэрээсээ гарч явж байгаа хүмүүсийг яагаад ингэж байгаа юм бэ? Ам авраатаач гэж нэг найз руугаа залгаад утсан сонс. Одоо болтол тэр утас холбогдохгүй. Ами чи амаар нь хогчин шүгээд бид тэр сүлжүүлээд айлгч. Миний хүүхдээ ганц удаа тавиачаад хийсэн байна гэж. Одоо тэр яа. Энэ бүхэн цагдаа бус улс төрчид буруутай. Энэ хэргийг улс төрчид өнөөдөр сөхөхгүй хичээж байгаа. Сурталчилгааны самбар дээр нь байгаа хуурамч худал урай үг биш, үнэн илрэх болохоор тэр. Хуулийн талаас нь ч хүний ёс зүйн талаас нь ч үнэндээ ойлгож чадахгүй юм. Ард түмний эм нэгдэл, дотоодын амгалан тайван байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн тэр үедээ ийм байдал хүргэснээ өнөөдөр өөрт нь хамаагүй асуудал болгон тайлбарлаж сууна. Тэгэхээр хүнд итгэх вэ? Тэр өдөр энэ эрх мэдэл албан тушаалынхаа төлөө гаргасан золиосыг 5 халуун ам өч төчнөөн залуус эрх чөлөөгөөрөө төлсөн. Тэгтэл энэ бас л багдаж. Тэдний амлаад байгаа тэр хизээч биелдэггүй биелэгч үгүй сайхан зүйлсүүдээс бидэнд аль нь ч өнөөдөр хэрэггүй. Бидэн зүгээр л тайван элэг бүтэн амьдрах боломжийг л өгч. Бүх монголчууд энэ нэг үнэн зөв нь гараасай л гэсэн ийм л хүлээлт байгаад байгаа учраас энэ яриа хизээч тасрахгүйгээр үргэлжлүүлээ. Бид энэ хүн нэвтрүүлгээрээ дахин муу зөвнөхийг хүссэнгүй. Төв гудамжинд урссан цусыг тодруулж үргэцсэн амийг сануулгах мэт 8 дахь жилдээ 7 дугаар сарын 1 айс вэ.
залуус энэ хар өдрийг дахин давтуулахгүй тулд хүчирхийллийн эсрэг нэгдэж байна. Хүчирхийлэгч хүчирхийлэл үгүй гэж хэлцгээе.